Сайн бацгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. За та бүхэндээ Христийн хүлээс амьсан баяраас өмнөх 40 хоногийн турш өнгөрүүлдэг энэ 40 хоног гэж бид нар яриад байгаа. Англиар бол Lent гэж хэлж байгаа тийм ээ. За энэ хүү 40 хоногийн өдөр гэж юу юм бэ гэдэг талаар ярилцахаар өнөөдрийн нэвтрүүлгийг эхлүүлж байна. Одоо бэлтгэсэн байгаа. Тэгэхээр 40 хоног гэж юу вэ? За Христийн амьсланаас өмнөх тийм ээ 40 хоногийн туршид түүний эрэлт бас түүний үйлчлэл загалмайн зовлон амьлалтыг дурсан сандаг өдрүүд гэж хэлсэн байна. Тэгэхээр эзний өдрийг хасаад тэр бусад бүх өдрүүдийг нь 40 өдөр гэж ингэж хүлээж тооцоод за тэгээд эзний өдрүүдийг дандаа хасдаг байгаа. Тэгэхээр нэгтгэс хагас өдөр хүртэлх өдрүүдийг нь тооцоод тэгээд 40 өдрийн ийм нийлээд монголоор орчуулбал 40 өдөр л гэж орчуулад байгаа юм л да. За энэ ёслол гэх юм уу энэ хүү өнгөрүүлдэг энэ цаг хугацааг бол католикийнхан бол ингээд тэмдэглэдэг гэж байна. Бид нар бол ингээд яагаад чуулганууд ингээд 40 хоногийн ингээд илүү онцолж бас тэмдэглэх гээд байгаа вэ гэвэл цаад утга санаанууд нь маш чухал байгаа. Тэгэхээр 40 хоног хизэнээс эхэлж байгаа вэ? За жил болгон энэ маань шал өөрөөр ийм өдрүүдээс эхэлдэг байгаа. Календарны хувьд бол өөр өдрүүдээс. Тэрнээс биш яг эхэлдэг өдөр нь бол яг тодорхойлчихсан байдаг. Энэ талаар хэдүүлээ хаашаага үзэх болно. Тэгэхээр энэ жилийнх болохоор тэмдэглэж байгаа юу бол энэ жилийн 2 дугаар сарын 17-наас эхэлсэн байгаа. Тэгэхээр дандаа 3 дахь өдөр эхэлдэг. Дандаа 5 гарагт эхэлдэг байгаа. Тэгээд үхлээс амьсан баяр энэ жилийнх хизээ байна гэдгээ ингээд тэндээс өмнөх эзний өдрүүдийг хасаад өмнөх 40 өдрүүдийг бүгдийг хасгаар яг нэг лав гараг таардаг байгаа. Яг нэг лав гар. Тэгэхээр энэ талаар хэдүүлээд дараагийн удаа үзэх болно. Тэгэхээр өнөөдрийн бичлэгийн маш чухал ярихыг хүсэж байгаа зүйл бол 40 өдөртэй холбоотой 5 асуулт би бэлдсэн байгаа. Тэгэхээр эхнийх нь бол үнсний лав гар гэж юу вэ гэж энийг би хэлэх бэлтгэсэн байгаа энэ мэдээллийг. Тэгэхээр лав гарагаас яагаад эхэлт юм бэ тийм ээ? Яагаад энэ 40 өдөр лав гарагаас эхлэх ёстой юм бэ гэдэг талаар хэдүүлээ харах болно. За 40 өдрийг дурсан өнгөрүүлдэг шалтгаан. Яагаад 40 өдрийг ингэж дурсан өнгөрүүлт юм бэ гэж. За бас яагаад 40 өдөр гэж те өөр топ биш 30 өдөрч биш 25 өдөрч биш яагаад 40 өдөр гэж. За яагаад эзний өдрийг хасдаг вэ гэдэг талаар хэдүүлээ бас харах болно. Хамгийн сүүлд нь 5 дахь асуулт бол 40 өдрийг ариунаар сахих арга юу вэ гэж ингэж ийм 5 асуултыг бэлтгэлээ. За эхний асуулт. Үнсний лав гар гэж юу вэ? За англиар бол Ash Wednesday гэж байгаа. Энэ хүү үнсний гэдэг маань ямар утга учиртай юм бэ? Яагаад лав гарагаас эхэлдэг вэ? Тэгэхээр лав гарагаас эхэлж байгааг энийг бол үнсний лав гар гэж монголоор орчуулах юм уу? Тэгэхээр энийг бол монгол чуулганууд бол нэг тэмдэглээд нэг ингээд анзаардаггүй. Тэгэхээр энэ маань 40 өдрийн эхлэл байгаа. Day of Ashes гэж байгаа тийм ээ. Тэгэхээр 40 өдрийн эхлэл нь лав гарагаас эхэлдэг. Тэгээ энийг болохоор үнсний лав гар гэж хэлдэг гинэ. За бас Ромын пап 1-р Григори гэж хүн ба. Тэрхэн болохоор католикийн хайдаг байл тэр үнснээс аваад ингээд духан дээр зурдаг юм байна л да. Загалмай зурдаг ёслол байдаг гинэ. За тэгээ тэр санагтун хүнээ шорооноос ирсэн шиг шороондоо буцхолно гэж хэлж байсан. Тэгэхээр эхлэл 3 дугаар бүлгийг харах юм бол хүн гим нүгэл үйлцсэний дараа бурхан Адамд хүн шорооноос бий болсон тэгж газар шороондоо буцах болно гэд. Энэ бол үхлийг илэрхийлж байгаа гэсэн. Үнс бол үхлийг илэрхийлж байгаа гэж ингэж үздэг байх нь байна. Тэгэхээр Библиэл дээрх үнсний өөр нэг утгуудыг хэдүүлээ харцгаая. Тэгэхээр Библиэл дээр үнсний нэг утга нь бол гүн шаналлыг илэрхийлдэг гэж энэ дээр хэлсэн байгаа. Тэгэхээр 2 дугаар Самуэль 13:19-ийг харах юм бол тамаар толгой дээр үнс цацаад ханцуутай урт хувцас урж толгой дээр гараа тавин чангаар орилсоор явв гэж хэлсэн байгаа. Тэгэхээр асар их гүн шаналл тийм ээ тэрийг илэрхийлэхдээ энэ үнсээр илэрхийлсэн тухай. Ер нь бол хуучин гэрэн дээр тийм ээ толгой дээр үнс хасгаж энэ төр гэдэг ийм илэрхийллүүд байдаг шүү дээ. За бас гимшлийг илэрхийлсэн байгаа. Тэгэхээр Лук номын 10:13 дээр харах юм бол тэ Хоронзина чи золгүй Бетсайда чи золгүй хэрв та нарт тохиолдсон хүчит зүйлс нь Тир Сидон тохиолдсон бол тэд аль эрт таар нөмрөөд үнсэн дээр сун гимших байсан. Тэгэхээр үнс гэдэг бол түрүүний слайд дээр гарсанчлан үхлийг илэрхийлж байгаа болвол энд
одоо бол гүн шаналлыг илэрхийлдэг, бас гимшлийг илэрхийлдэг байна. Тийм учраас үнсний лав гариг буюу одоо үнсээр эхлүүлж байгаа гэсэн утгатай. За бид нар бол монголчуулган бол энийг нэг үнснийх гэдэг тэ одоо ингээл загалмай зураал ингэх бол шаардлагагүй. Гэхдээ цаад утга санаа нь бол ийм байдгийн байна гэдгийг мэдээд авахд бас бол илүүдэхгүй баха. За 2 дугаар асуулт байгаа тийм ээ. 40 өдрийг дурсан өнгөрүүлдэг шалтгаан нь юу юм бэ? Яагаад 40 өдрийг дурсан өнгөрүүлд юм бэ гэж. Анхны чуулганы үеэс эхэлсэн юм уламжлал байна. За амьсан баяраараа усан баталгаа хүртэх хүмүүс 40 өдрийн хугацаанд мацаг барьж байсан гэж. Усан баталгаа хүртгээс өмнө. За тэгээд Мосе, Илия, Есүс 40 өдөр мацаг барьсан талаар энэ гарч байна. За тэгээд анх хатуу байсан тийм ээ. Юу гэвэл өдөрт нэг хоол идэх, оройн хооллол идэх, тэгээд махыг хүртэл одоо ингээ хоригддаг тийм ээ. Ийм одоо тэмдэглэг одоо хатуу заавал одоо тэ бүр ингээ зайлшгүй тэмдэглэх шаардлагатай байдаг болсон байна. байгаа. За харин нэгэн тунх бичиг байгаа. За энэ англи хэл дээр бол гарсан байна. Энийг орчуулах юм бол 40 өдрийн мацаг барилтын талаар хэлэхдээ ингэсэн байна. 40 өдрийн мацаг барилт бол эртнээс мөрдөгдөж ирсэн уламжлал боловч элч нарын тэмдэглэл бүхэнд байсангүй. За тиймээс итгэгчдэд 40 өдрийн мацаг барилтыг тулгаж болохгүй гэсэн байна. Тэгэхээр Шведийн 2 дугаар тунхаг энтер гэсэн юм нэртэй юм байна л да. Тэгэхээр эндээс харах юм бол мацаг барилтыг тулгаж болохгүй гэж хэлсэн байгаа итгэгчдэд. Тэгээд 40 өдрийн мацаг барилт гэж байх нь тийм ээ. Ерөнхийдөө хүмүүс тэгдэж штэ 40 өдөр мацаг барихтай өглөөний хоолоор л мацаг барих ч гэдэг юм уу. Эсвэл янз бүрийн мацаг барих аргууд байдаг тийм ээ. За тэрийг 40 өдөр хийн ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ маань болохоор Библиэс гаралтай юм 40 гэдэг энэ тоон болохоор Библиэс гаралтай байгаа. Тэгээ шалтгаан нь эндээс харах юм бол ямар ч байсан тулгын шаардаж болохгүй. Итгэгчид заавал хийх шаардлагатай бол бишээ гэсэн энэ дэр зүйлийг өгүүлсэн байна. За үргэлжлүүлэн харах юм бол Христийн үхэл ба амьдлалтыг дурсан санахын тулд өөрийгөө эргэн харж бэлддэг хугацаа гинэ. Энэ бол тэгэхээр энэ 40 хоногийн хугацаанд бол бид нар юу хийх ёстой байдаг вэ гэвэл Христийн үхэл амьдлалтыг дурсан санахын тулд гэж хэлж байгаа. Тэгэхээр өөрийгөө бэлтгэдэг ийм маш чухал цаг хугацаа байх нэ. Зүгээр ингээл өнгөрүүлээл тэгэл үхлээс амьсан баярыг одоо тэмдэглэн ч гэх юм уу те ийм байдалтай биш, арай илүү Бурхны өмнө очиж өнгөрүүлэх ийм өдрүүд гэж ойлгож байна. За бас энд нэг ийм The Book of Common Worship гэдэг энэ номон дээр 40 өдрийн хугацаа бол итгэлээр өсөж байгаа үе юм аа. Бидний эзэн болсон Есүс Христийн үхэл амьдлалтыг дурсаж бэлтгэхийн тулд залбирал, гимших үйл явцаар дамжуулж өсдөг цаг үе гэж хэлсэн байх нь. Тэгэхээр энэ 40 өдрийн хугацаа гэдэг бол итгэлээр өсөх ийм боломж, итгэлээр өсөх ийм цаг үе гэж хэлж болно. Тэгэхээр залбирал, гимших гэсэн энэ зүйлийг маш сайн хийх шаардлагатай ийм 40 хоног байх нэ. За 3 дугаар асуулт нь яагаад 40 өдөр гэж тийм ээ. За Библиэд 40 өдөр болвол одоо шүүлт, сорилт, бэлтгэх хугацаа гэсэн ийм утгыг илэрхийлж байгаа. За Ноба үер гэж юм тийм ээ. Тэгэхээр 40 өдөр бороо орсон гэж хэл дээр гарсан байгаа. Эхлэл номын 7-гийн 12-ыг харах юм бол тийм ээ. За Мосе хуулийг авахын тулд тийм ээ 40 өдрийн турш одоо тэр Синай ууланд байсан. За Израильчуудын төлөө 40 өдөр мацаг барьсан талаар энэ дээр бас энэ Библийн хэсгээр бас гардаг. За Илия 20 бууланд тийм ээ бас үйл явдал байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр 1-р хаад номын 19-ийн 8-ыг унших юм бол энэ дээр гарч ирж байгаа. За Йона байна тийм Ниневед хашгирсан хугацаа. Тэгэхээр 40 өдрийн турш Ниневед тийм ээ одоо Йона хашгирсан байгаа. Гимших тун гэж. Йона 3-ын 4 дээр энэ талаар өгүүлдэг. Тэгээ Есүс 40 өдрийн турш цөлд байсан гэж энэ дээр гарсан байна. Тэгэхээр Матай номын 4-ийн 2-ыг харах юм бол энэ талаар гардаг. За Есүс амьлаад тэнгэрт өргөхдгийн өмнөх хугацаа 40 өдөр гэж. Тэгэхээр Үлс 1:3-ыг харах юм бол энэ талаар гардаг. Тэгэхээр 40 өдөр гэдэг бол Библиэлд маш чухал одоо цаг хугацаа байх нэ. За 4-р асуулт нь яагаад эзний өдрийг хасаж тооцдог вэ? Тэгэхээр Үхлээс амьсан баяр энэ жил 4 сарын 4-нд байгаа тийм ээ. Тэгэхээр тэрнээс өмнөх бүхий л өдрүүд одоо 40 хоног гэж байгаа. Гэхдээ эзний өдрүүдийг хасаад 40 хоногийг одоо энэ хүү лент гэж хэлж байгаа. За тэгвэл яагаад эзний өдрийг хасаж тооцдог вэ? Арах юм бол эзний өдөр бол Есүсийн үхлийг ялан дийлсэн баярын өдөр юм аа гэж үздэг байгаа. Тэгэхээр үхлээс амьсан баярыг бид нар одоо тэмдэглэж байгаа. Одоо шилбэл 40 өдрийн хугацаанд бид гимшиж Бурхны өмнө залбирч тийм ээ. Одоо иргэн өөрийгөө одоо харах, өөрийгөө одоо итгэлээр өсгөх ийм чухал одоо нэг талаар арах юм бол нэг тийм
гимшил дундуур явж байгаа. Бурхны өмнө гимшис залбирсан илүү гэсэн. Тэгэхээр энэ дунд эзний өдөр гэж байна. Эзний өдөр бол баярын өдөр байгаа. Өхлийг ялан дийлсэн баярын өдөр учраас энэ өдрийг нь хасчдаг баг. Тийм утгатай байх нь байна. За 40 өдрийн утга учирыг эргэн харах гэж хэлсэн байгаа. За гимшлийн өнгө. За энэ нийл ягаан өнгө бол одоо гимшлийн өнгө гэж илэрхийлдэг юм байна л да. За Бурхны алдрыг тунхагласан дуулахгүй байх. Католикт бол тэгдэм байлаа. За Бурхны алдрыг тунхагласан одоо тийм сүртэй, хүчтэй одоо тийм дуунуудыг энэ 40 өдрийн хугацаанд их дуулдаг юм байна л да. Одоо католикийн хувьд бол монголч болгоны хувьд бол бидний хувьд бол чөлөөтэй шүү дээ, тийм ээ. Гэхдээ цаад утга санаа маань энэ 40 өдрийн хугацааг зүгээр итгэж зүгээр өнгөрөх биш, ямар нэгэн итгэлээ өсгөх, ийм Бурхны өмнө очих ийм чухал цаг үе юм а гэдгийг одоо илүү одоо тэрийг нь онцлохын тулд чуулгануудад энэ 40 өдөр гэдгийг хэлдэг байх нь одоо тэмдэглэдэг байх нэ. За асуулт 5 байгаа. 40 өдрийг ариунаар сахих арга юу вэ гэж хэлсэн ба. Тэгэхээр энэ Үхлээс амьсан баярын өмнөх энэ 40 хоногийн хугацаанд хийж байгаа бүхэл зүйлийн хамгийн чухал нэг зүйл байгаа. Тэр юу гэвэл эвлэрэл байгаа. Тэгэхээр түрүүний The Book of Common Worship гэдэг номон дээр эвлэрэл бол 40 өдрийн маш чухал хэсэг юм аа. Бурхантай харилцаагаа сэргээх Христийн ивэл нэгүслээр дамжуулан бусад хүмүүстэй ч эвлэрдэг үе юм гэж бичжээ гэсэн байна. Тэгэхээр Бурхантай харилцаач сэрэх юм байна. Бусад хүмүүстэй ч гэсэн энэхүү 40 өдрийн хугацаанд бусад хүмүүстэй ч гэсэн эвлэрэл бий болж байгаа гэсэн үг. За тэгэхээр 40 өдрийн хугацаа бол хэрхэн ариунаар сахах вэ гэвэл эвлэрэл бий болох хэрэгтэй. Тэгээ Бата намын 5 дугаар бүлгийг харах юм бол Есүс тийм ээ өргөл өрхөөс өмнө тийм очиж данд найзтайгаа эвлэрээд өргөлөөргөрөө гэж гардаг. Тэгэхээр эвлэрэл гэдэг бол энэ 40 өдрийн хугацаанд хийх маш чухал зүйл байх нэ. За тэгвэл өнөөдөр бид нэр лентийн тухай үзлээ тийм ээ 40 өдөр гэж хэлж байгаа. За энэ зүйлийг чуулганууд одоо яг бүгдээрээ бол тэмдэглэх шаардлагагүй. Эсвэл бүгдээрээ заавал тэмдэглэх гэсэн үг бол биш. Гэхдээ энэ 40 өдрийн хугацаанд зүгээр Үхлээс амьсан баярыг зүгээр угтахаас илүүгээр энэ 40 өдрийг одоо яг энэ тэмдэглэдэг энэ аргын дагуу тийм ээ өдөр болгоны Библийн хэсгүүдийг уншаад Иесусийн үйлчлэлийг санаад бас Бурхны өмнө гимшээд хамгийн чухал зүйл болох эвлэрлийг бий болгож тийм Бурхантай харилцаагаа эвлэрэл одоо тэрэн дээр одоо илүүс харилцаагаа сэргээх дээрэс нь найз нөхөд бусад хүмүүстэй ч гэсэн харилцаагаа сэргээх боломж гэж одоо харж тэр өнцгөөс нь энэ өдрийг тэмдэглүүл ямар вэ гэсэн ийм бодол бол надад байгаа. Тийм учраас тэрний үндсэн дээрээс одоо энэ хөө бичлэгийг та бүхэндээ оруулж одоо хийж байгаа шүү. За ямар ч байсан бурхан та бүхнийг өрөөх болтугай. Та бүхэн Үхлээс амьсан баярыг хүлээнгээ эзний өмнө баяр хөөртэйгээр ивэл дүрэн амьдраарай. Та бүхнийг бурхан өрөөх болтугай баяртай.